Энэ нөгөө нэг хүмүүсээс асуугаад тэднийх нь яриад болдох юм уу? Пойнт тангиж явчих. За. За бүгд өдрийн мэнд хүргэе. За бид бүхэн 7 хоногийн өмнө эд эзэмшлийн бодон зам талбайд хийгдэж буй явган замын ажлын гүйцэтгэлийн талаар нийслэлийн застарыг 1-р орчичоор ахлуулж ажлын хэсэг бол 7 хоногийн өмнө 11-р сургуулийн хойдлын талбайд ажилласан байгаа бүх энэ явган замын ажлын гэрээт гүйцэтгэгчээр ажиллаж байгаа компани удирдлагуудтай хуралдаж ажлын явцыг хилэлцсэн. За өнөөдөр тэр уулзалтаар бид нэр 7 хоногийн дараа Чингисийн өргөн чөлөө буюу энэ алтарган орчмын уулзрын отхны уулзрын орчин бас энэ өнөөдрийн уулзалтыг хийж ажлын явцын талаар хилцгээр цаг тоогсон байсан. Энэ удаа өнөөдөр суглаад байна. За нийт гэрээ явган зам талбайн ажлын гэрээт гүйцэтгэгчээр ажиллаж байгаа бүх компани удирдлагууд энд суулчаад байна. За та хэдүүлээ одоо ингээд 7 хоногийн дараах ажлын биелэлтэй бас товч танилцуулаа явуулъя. За энэ ажлын гүйцэтгэлтэй холбоотой тодорхой асуудал байх юм бол та бүхэн бас энэ асуудлуудаа яриарай. Тэгээд бид бас шийдвэрлэх цадаар арга хэмжээг нь ингээд дор бүрэн авах боломжтойг нь шийдвүлээ явуулъя гэж бодож байна. За нэг таймны өргөн чөлөө бол нийтдээ 4 хэсэгт хуваагдаж ажил гүйцэтгэж байгаа. Нэгдүгээр хэсэг буюу геологийн төл лаборатори Сапаригийн уулз хүртэл Бадраг инженерийн компани гүйцэтгэж байна. За ажлын явц бол нийтдээ 60% гүйцэтгэлтэй байгаа. За Бадраг инженерийн ажлын гүйцэтгэл одоо 7 хоногоос ямар ахицтай байна? Та юу яаж гинөө? Ажил одоо хэдэн бригадаар айл зэг дээр хийгдэж байна. Ер нь бол хотын удирдлагуудын шуурхай дээр бол 9 сарын 15 хүртэл ажлыг бол эрчимтэй гүйцэтгэх. Тэгээд түүнээс цааш бас өсөл байдлыг уялдуулан тухайн ажлуудыг хэсэгчиж хүлээж авах ажлыг чадваргүй гүйцэтгэж байгаа гүйцэтгэгч аж ахуйн нэгжүүлэлттэй гэрээ туслах энэ дараагийн шалтгаан дараалал арга хэмжээ авахыг үүрэг болгочоод байгаа шүү. Тэгэхээр энэ талаар ингээд байшин бүрээр нь тухайн бүрээр нь ярьчих гэж бодож байна. За танай хувьд бол нийтэд манай хөрөнгө оруулалтын газраас байнгын тогтмол хяналтаа хийж байгаа. За 65% гүйцэтгэлтэй байгаа тийм ээ. Тийм. Өнөөдөр 65% гүйцэтгэлтэй байна. Манайх яг гэрээний хугацааны дагуу 9 сарын 25-ны байдлаар гүйцэтгэл дууссан гэсэн хугацаатай байгаа боловч 9 сарын 15-нд ажил үргээд ерөнхийдөө дийн там болгоод болго гэж ярьсан. Тэгээ энэ хугацаанд бол манайх бол ямар ч нэгэн байдлаар бол юу ахгүй наа хийж гүйцэтгэж чадахгүй байгаа учраас 9 сарын 15-ныг жоохон сунгаж өгөөч гэсэн бид нар хүсэлтэй байгаа өнөөдрийн байдлаар. Одоо өнөөдрийн байдлаар бол яг хийж байгаа дараагийн автобусны буудлын талбай бол 19 дахь байрны уртлын талбай яг тус Дүрдэнбергээд ажиллаад явж байна өнөөдөр. Баянгол 4-28 дахь хорооны ажил ерөнхийдөө 95% та болцсон. Одоо 5 м квадрат 5% гүйцэтгэл дутуу байгаа гэсэн үг. За хүсэлт бол 15-наас хойш биднээс бас ажлыг бас цааш үргэлжлэх боломжтой байна. Бараа материалаа бидсэн хүн хүчний хувьд бол дутагдлал байхгүй гэсэн. Байхгүй байгаа болохоор цаашаа ажил үргэлжлүүлэх гэж байна гэсэн үг. Хэдэн бригад явж байна? Өнөөдөр байдлаар яг 4 бригад ажиллаж байна. За хин дараагийн 2-р хэсэг буюу Сапаригийн уулзраас баруун дөрвөн зам хүртэлх Тасо компани гүйцэтгэж байгаа. Нийт ажлын гүйцэтгэл 58%-тай байгаа. Тасо компани захирал Отон байж өөрөө бас нөө чулуу үйлдвэрлэгч үндэсний үйлдвэр эхэлдэг юм захирал байгаа тийм. Таны ажлын хувьд бол автобусны буудлууд гүйцэтгэх хэр явж байна? Энэ талаар мэдээлэл өгөх. Манай компани төлөвлөсөн талбай бол нийт 24,000 орчим метр квадрат талбай дээр гүйцэтгэх ажилласан. Тэгээд сүүлд яг нөгөө автобусны буудлыг шинжилж хаасантай холбоотой ойрцоогны 4,000 орчим метр квадрат талбай нэмэгдсэн байгаа. Тэгээд ер нь бол автобусны буудлууд та бүхэн ажиллаж байгаа 400-ийн автобусны буудал та нар өөрсдөө очиод харна чанар нь хэр болсон байна. Бид нэг стандартын дагуу Улаанбаатар хотын инженерүүдийн хөрөнгө оруулалтын инженерүүдийн хяналтын инженерүүдийн удирдлаганд ор бид нар бол өдөр тутмын хяналтанд ор ингээд чанартай гүйцэтгэж ингээд явж байгаа шүү. Тэгэхээр иргэд бас өөрсдөө очиод нүдээр хараад 400 их болсон байгаа. ТБД андуудын уулзрууд автобусны буудлууд болсон байгаа. 10 дугаар уулын буудлууд болцсон. Одоо гүйцэтгэж дуусгахад нэг жаахан ажил үлдсэн байна. Сапород залгаж байгаа 10 дугаар уулын уулзар автобусны буудлаар одоо манай баг ажиллаж байна. Тэгээ нийт бол нэг 5 баг манай дээр угсрал хийгээд явж байна. Яг гоо энэ одоо сэргэж байгаа энэ төслийн одоо буян нь одоо юу ач тусны юу гэхээр үнэхээр одоо манайх шиг юм чулуу үйлдвэрлэгчдээс хойрлуулдаг
ийм компаниуд мэрэгжлийн банк үүсэж бий болох одоо туршлагаж Улаанбаатар одоо тавьж байгаа одоо хяналтын стандартыг яаж одоо стандартын дагуу хэрэгжүүлж дараагийн удаа яаж илүү хурдан, яаж илүү шуурхай, яаж чанартай гүйцэтгэх вэ гэдэг энэ тал дээр маш их юм суралцаад ингээд гүйцэтгээд явж байна. Тэгээд иргэд маань сайн дэмжээрэй. Тэгээ хоёрдугаарт нь өнгөрсөн хурал дээр одоо 7 хоног болгон хотоос уулзсан зохион байгуулаад хяналтаа ингээд тавиад явж байгаа. Энэ бол яг би бол маш зөв зүйтэй гэж бодож байгаа. Биднийг одоо маш хариуцлагажуулж байна. Хяналт дээр энийг бол маш эергээр ингэж хүлээж авч байгаа. Тэгээд өнгөрсөн хурал дээр нэг яригдсан байсан. 9 сарын 15, 20 тэгээд 10 сарын 1 гээд ажлаа ингээд зогсоох тийм ээ. Яг тэгэхээр иргэдийн шүүмжинд нэлээд байгаа гэдэг талаар нь ийм яригдсан байсан. Одоо миний хувьд бол үйлдвэрлэгч хүний хувьд бид бүхэн бол одоо бүх зүйлийг санхүүгийн зээл хонор ингээд юм хийж одоо ажлаа ингээд явуулж идэг. Тэгэхээр бидний одоо хотод тавьж байгаа хүсэлт иргэдтэй бас тавьж байгаа хүсэлт юу гэхээр 11 сарын 1 хүртэл одоо хөл төтөл бид нар ажлаа ингээд явуулаад бүгд ингээд ойлголцоод нэг бүтээн байгуулалт ингээд төвчөө гарчвал их хичээл их зөв зам дээр халтардаггүй ингээд сайхан орчинд. Тэгээд тухайн зам маань одоо тэрний сошиал дээр тавигдаад байгаа нэмгэн чулуу тавиад ингээд бутлаад харуулад тавьдсан байлаа. Тийм юм байхгүй гэдгийг одоо би өөр иргэн хүний хувьд Монгол улсын иргэн хүний хувьд өөрөө одоо тэрийг андгааж тангаргалж хэлж байна. Тэгээ тийм юм байхгүй, тийм болохгүй төсвийн хяналт явагдаад ирэх 20 30 40 жилдээ энэ чулуун зам ингээд солигдохгүй нэг юм дөрвтэй бүтээн болт байгаа шүү. Тэгэхээр тэрийг бас иргэд маань ойлгороо. Тэгээ хотод тавьж байгаа хүсэлт болохоор бидэнд бас нэг ажиллах тодорхой хугацаа өгөөч. Бид нар ойролцоогоор 58% тавьж байгаа ч гэсэн ер нь бол энэ жилдээ гүйцээгээд нэг 90-90-ээс дээш хувийг оруулж болоод одоо дуусчих ийм зорилттой ингээд ажиллаж шүү. Тэгээд манай хэсэг дээр явж байгаа иргэд бол маш дэмжиж байгаа ер нь бол. Манай залуучууд нэг ундаа авчирч өгөө сайхан юм хийж байгаа гэдээ баярлалаа. Тэгээд энэ болгоно одоо би бол их эргээр иргэд маань хүлээж авч байгаа гэдэг их баяртай л байгаа. За та бүхэндээ манай хяналтын багийнхны тавьж байгаа шаардлагын дагуу одоо ингээд хичээл сургууль хийсэн иргэдийн зорчигдлыг нэмэгдсэнтэй холбогдуулаад автобусны буудлуудаа нэг яаралтай гаргах үйл даалгавар өгöd байгаа. Тэгэхээр 3 дугаар эмнэлгийн автобусны буудлын 10 дугаар эмнэлгийн автобусны буудлуудыг нэг яаралтай гаргаж иргэдийг тэнд нийтийн тээврээр үйлчлэх орчингийн бий болгож хэрэгтэй байна. Тэгээд удаа дараа өгж байгаа үүргийн дагуу тухайн тарасын явган замын тарасын дагуу талбай дээр байгаа барилгын хог хаягдал шорог байх цэвэрлэж иргэдийг зорчигдлын тухтай байх орчны бүрдүүлэлт дээр анхаарч ажиллах манай байнга шаардж байгаа шүү дээ. Тэгээд хөрөнгө оруулалтын инженерүүд маань гарч байгаа асуудлыг бол хүнийг өдөр болгон хилээд байгаа. Зарим тохиолдолд бүр дээд удирдуудаас хүртэл одоо надад шууд мэдээлэл ирж ингэж анхаарч ажиллаж байгаа учраас бид одоо гарч байгаа хогийг цагтны одоо тээвэрлэх асуудал дээр маш их анхаарч байгаа. Хоёрт нь тэр нөгөө автобусны буудлуудыг одоо цөөхөн эдийн дотор гүйцээнэ гэдгийг амлаж байна. Тэгээ манай ажил урагштай сайн явж байна. За дараагийн хэсэг 3 дугаар хэсэг буюу баруун дөрвөн замаас зүүн дөрвөн зам хамгийн зорчигдсон Сант Өндөр компани. Сант Өндөр компаниг дуудаад байна. Сант Өндөр. За Сант Өндөр компани баруун дөрвөн замаас зүүн дөрвөн замын хойд уртл хэсэг нийтдээ 31 мянган метр квадрат явган замын засварын ажлын хийгдэхээр тоо хэмжээтэй гэрээтэй ажилтаа байгаа. Энэ 14 байршлын хамгийн их тоо хэмжээтэй гэрээтэй ажиллаж байгаа шүү дээ. Тэгэхээр өнөөдөр ажил бол 27% гүйцэтгэлтэй байна. Одоо бид 7 хоногийн өмнө худалдан нэгдүгээр орох гэсэн хийсэн уулзалтан дээр за танай гүйцэтгэл таарав байгаа учраас юу яан шүү. Гэрээг туслах арга хэмжээг авч ажиллана шүү. Тийм учраас хүн хүчээ нэмэгдүүл 7 хоногийн дараа танаа тэр юуны үүргийн биелжин хэр хангагдсан байна, ахиж гарсан байна гэдгийг хэлцээ гэсэн шүү дээ. Тэгэхээр өнөөдрийн байдлаар бол манайх 34% тавьж байна. 34%? Тийм 34% тавьж байна. Нийт 7 байршил дээр зам талбай ажил хийгдэж байна. Ямар байршлууд вэ? Хөдөө аж ахуй 13 хэдэн бараг атсан? 7 бараг. 7 байршлууд 7 баг гэсэн. Тэгээд юун дээр Пис молын уртлын баруун тал. Тэгээд цаашаа дөрвөн зам ингээд салаа болсон. Ер нь бол Улаанбаатар хотын их тайвны өргөн чөлөө бол хамгийн гол том өргөн чөлөө байгаа. Тэгээд энэ дотор хамгийн төвлөрөл ихтэй зорчиг хөдөлгөөн ихтэй энэ байршлын танай компани гэрээсээ ажил байгаа шүү дээ. Тэгээд түрүүчийн уулзсан дээр бол
танай компани ерөнхий инженер бол ажлыг бол 9 сарын танай гэрээ бол 9 сарын 25-нд дуусах гэрээтэй байна. 25-ны хугацаанд бол нэг энэ ажлыг бол нэг 70% хүрэх боломж бидэнд байна гэж танай компани зөв одоо 70% бүргээр бүрэн боломжтой. Одоо хоёр гिच нь одоо тоо хэмжээнд яг одоо хэмжээгүй байгаа хоёр ч талбай нь одоо марашин дотор гараад дуусчих. Өөр шин талбай нэг бэлэн болоо гэж. Тэгэхээр 70% өгөхөөл хангалттай боломжтой гэж бодож байна. Одоо өнөөдөр 34% гэж байна. Тэгээд энэ хоёр жооронд дахиад 36% асуудал байна шүү дээ. Ер нь бол манайх чинь бол хамгийн их төвөгшөлтэй гэсэн газруудаас төрүүлж хийсэн шүү дээ. Их төлхүүрээ ингээд нэг буудлын хэсгүүд хамгийн их түн төлөвлөртэй газруудаараа нарийнхан замуудаа ингээд хүн явах хэцүү газар. Одоо бол маа дээр дандаа шулуун талбайнууд үлдсэн байгаа болохоор тэр бол маш урдан гараа сарнаад байна шүү дээ. Үзэж байгаа. За ер нь бол тогтоосон хугацаанд бизнесийн та хэдийн өөрсдийн гаргасан төлөвлөгөөний дагуу гүйцэтгэх хувьдаа хөрөнгө тохиолдолд гэрээ туслах асуудлыг шууд тавина. Танах бол үйл марк журмаар энэ одоо гэрэг туслах ажиллагаанд одоо сонсох үйл ажиллагаанд оролцоно гэдгийг хатан анхаарах хэрэгтэй шүү дээ. За дараагийн 4-р хэсэг буюу нэг зүүн дөрвөн замаас офицеруудын ордоо цагаан толгой нуур байгаа. Цагаан толгой нуур. За ажлын гүйцэтгэл түрүүчээ 7 хоногийн уулзалтаас хойш тэр ахив одоо та хэд маань яг хэдэн сарын хэдэн өдөр бүр нийт гэрээний тоо хэмжээнд ажиллаа хийж дуусгаад компьютер бүрийн ажлууд гэсэн төлөвлөлт байгаа тийм. За манайх 9 сарын 15-нд бол талбай дэх ажлаа бүрэн дуусчихсан төлөвлөгөөтэй ажиллаж байгаа. Нөгөө нэг офицерын автобусны буудлын дээр нөгөө зөвшөөрлгүй баригдсан түүцнүүдийг буулгах ажил дээр манайх сая жоохон хэд хоног хугацаа алдаа. Тэгээ ямар ч үдээс нэг 3 дэлгүүр байсан. Тэрийг бол дүүргээс нь газрын чөлөөдөд өгсөн. Одоо хогшроогийн цэвэрлээд одоо энэ ажил руу орж ирдэг. Ер нь бол 9 сарын 15-нд бол манайх бүрэн дуусчихна хангалттай. За тэгвэл танах ер нь бол ажлын гүйцэтгэл нэлээд өндөр байгаа гэж бид дүгнэж байгаа. Тэгээд яг хэлсэн төлөвсөн хугацаанд ажиллаад дуусгах зүгээр яаралтай үед талбайг хүлээж авах комиссийг ажиллуулах. За тэгээд талбай дээр хогшроо цэвэрлэх манай энэ инженерүүдийн тавьж байгаа шаардлага тогтмол биелүүлээд хүмүүсийн зорилгыг саадгүй байх тал дээр онцгой анхаарч ажиллах хэрэгтэй шүү. За Олимпийн гудамж, Их Монголын гудамж, SSCT. Олимпийн гудамж дараагийн компаниуд ордог. Тий. SSCT. За ажил бол ирээдүйн шүртэй болцсон. За ер нь бол хамгийн түрүүнд гэрээт ажиллаа дуусгаж хүлээж үзэх гарах төлөвлөлтөй байгаа ажиллаж байгаа компани шүү дээ, тий. Тий. Одоо хэдэн дуусгаж ирэхээр нь одоо яг нэг юуны Home Plaza-гийн орчимд ажиллах гүйцэтгэж байгаа шүү дээ, тий. Төгсгөлийн зэг дээр ирчихсэн явж байгаа. За манайх нийт эзэмшлийн ягуун замдлын өндөгчтэй ажлыг гүйцэтгэж байгаа нэг компани SLCT гэдэг компани байна. За манайх өгсөлтөй ажиллаа 5 сарын 29-наас эхэлсэн. За өнөөдрийг бүгд тасралтгүй яваад баяр надмаар чамарсангүй хүмүүстэйгээ нэлээд ажиллалаа. Тэгээд энэ 5 дахь өдөр буюу 9 сарын 5 гэхэд энэ манайх зовын гүйцэтгэлээр дуусаад хөдөлгөж өгөх талдаа ороход явж байна. За энэ хугацаанд манай хяналтаар ажиллаж ийсэн нийс хөрөнгө оруулалтын газрын инженерүүд мөн зурагчдын автор зурагчдын байгууллагынхаа хүмүүстэй хамтарсан ажилласан өрөөнд за энэ бүтээн байгуулалтын хаад ямарсан нэлээд гарахад нэлээд төгссөн байна. Тэгээд иргэд нийтийнхээ одоо амгалан давын байдал алхахаа эдгүй замдал байг нь бэлдэх ажилд оролцож байгаа нь нэлээд нэр төрөөрийг байна бидний хувьд. Тэгээд анхны миний мэдхээр анхны хахаарг Улаанбаатар хотын замдал байна ийм сайхан болж байгаа нь. Нийтээр чөлөөтэй зам талбай дээр алхна гэдэг чинь хүн алхаж байгаа хүнд ч гэсэн ээлтэй, эрүүл эко тэмэрчин бүрдүүлэх нэг алхам болж байгаа гэж бодож байна. За манай компани нь болохоор 10 гаруй жилийн түүхтэй. Энэ ажлаа одоо ихэд нэлээх дорчлагыг хөрөнгөлүүлж авлаа. За тэгээ ямар ч сан яалтаа ажиллаа дуусгач тэгээд хэдүүлээ хүлээж авах комиссаа яг төлөвлөсөн хугацаанд ажиллуулъя. Тэгээд ажил хүлээж авах дүрмийнхаа дагуу комисс томилогдоод явчихсан. Тэгэхээр одоо тэр талбайн цэвэрлэгээ жижиг сажиг нэг гүйцэтгэлийн алдаа тогтгол байх юм тэр тухайн бүрийн тасаад дуусчихжээ. За их төөрөө төрөл мөрөө их төөрөө. За их төөрөгийн хойд хэсэг төрөл мөрийн компани 5 сарын 30-ны өдөр гэрээ байгуулсан байна. За өнөөдөр ажлын гүйцэтгэл бол 20% явж байна тийм ээ. Манайх одоо энэ онд хийгдэх нэг 8000 квадрат. Тэр одоо 50% гүйцэтгэлтэй. Нийт хэмжээгээр бол 20% гүйцэтгэлтэй явж байна.
За тэр нөгөө нэг юун дээр барилгын хөгжлийн төвөөс хойш хэсэгтэр барилгын техникум байдаг хэсэгтэр тэр нэг арлын хэсгийг юу яасан юу буулгаад хавтангийг хуулцсан байсан. хавтангийг хуулаад эргэж зорчих төвөгтэй байдал бий болгосон. Энэ асуудал нэлээд шүүмжлэлт аваад байгаа шүү. Тэр асуудлыг та хэд бас шаардлага өгсөн байгаа. Тэгээд тэн дээр ямар арга хэмжээ авсан? Тэгээ өгсөн шаардлагын дагуу өнгөрсөн шөнө холбооны сургалтыг бас гарсан тохиромжгүй хөрсийг зайлд цэвэрлсэн. Тэр нөгөө жижиг нөгөө уршаа явж байгаа урсгалын жижиг арал бол бидний ажил эхлэхэд тэр нь бол уулцсан байсан. Тэгээд тэрийг одоо яг тоо хэмжээний юунд орж байгаа цаар өрөөнд оруулаад тавтангийг хийхэд төлөвлөд тэр авийн нөгөө аюулгүй байдлыг хангаад тогшрогоо цэвэрлэлцээ. Тэгээ ажил өөр хэвийг өргөжлөж байгаа. Уул төлөвөөр бол хуул гараа болоогүй байсан. Гэхдээ тэгээд ажил эхлэхээс өмнө хуулсан байсан тийм. Тэгээ одоо тэгээ нэг иргэдэд бас хүндрэлтэй байгаа учраас та хэдийг бас энэ орчныг нь зорчиг хөдөлгөөнийг цаадгүй байх арга хэмжээ аваадах шиг шаардсан дагуу ямар ч арга хэмжээ авсан байна. Тэгээ одоо ер нь бол ажлыг яаралтай хийгээд явмаар нь юу хувь багтаа байгаа учраас хотын удирдгуудаас бол гүйцэтгэл таар байгаа гэрээт ажлуудыг одоо дүгнэж зурцлах шийдвэр гаргаж дараагийн гүйцэтгэх сонгон шалгах чиглэлийг өгөөд байгаа шүү. Тэрийг ойлгосон. 9 сарын 15 гэдэг хугацаа түрүүчийн уулзсан дээр яригдсан шүү дээ. Тэгэхээр 9 сарын 15 хүртэл та ямар ажлаа шахаад ямар хөдөлгөөн гаргаж байна? 9 сарын 15 хүртэл бид бол сая 8 сарын 15-аас холбооны сувгчлаа. Километр 300 м холбооны сувгчлыг Баянбордын тойрогоос зүүн баруун дөрвөн зам хүртэл огсроод дууссан. 4 хос холбооны сувгчл 14 холбооны хотгийг одоогийн байдлаар хийцсэн. 2 ходог нь бол цахилгааны кабель давхцсан учраас хүлээгдээд байж байна. Тэрийг одоо 15-наас өмнө сорилуулад дэд үтсэн ажлууд бол дуусчихна. 15-наас нааш бол гисэр сүмээс баруун дөрвөн зурмах ажлуудыг эхлүүлээд хэвийн болгоч төлөвлөгөө гаргаад ажиллаж байна. За их тойрог руу бас анхаарах хэрэгтэй. Их тойрог бол өөрөө бас зорчиг хөдөлгөөний ихтэй хэсэг байгаа шүү дээ. Тэгэхээр иргэдийг яг цаадгүй зорчих хэсгийг гаргаад гүйцэтгэлийн ажлыг хийхгүй бол иргэд нөө авцам руу орж зорчих тийм аюулгүй байлаа гэдэг тийм зүйлсүүд байгаа ш. Тэн дээр анхаарч ажиллах хэрэгтэй. Бидний тийм манайхаас өгсөн нөө инженерийн шаардлагыг тогтмол биелүүлж ажиллах. Биелүүлээд ажиллаж байгаа. За дараагийн юу болохоор Баг тойргийн хойд хэсэг Сант Дайн бэрх компани байгаа. За ажлын гүйцэтгэл ямар хөвтэй явж байна? Та хэдийн зүгээс 9 сарын 15 гэ түрүүчийн уулзлаас хойш 9 сарын 15 гэхэд ямар хэмжээнд та хэд гүйцэтгэлийн хувийг ажиллаж байгаа? За манайх Баг тойрогийн хойд хэсгийг явган замыг гүйцэтгэж байгаа. За манай ажлын гүйцэтгэл 50% явж байгаа. За тэр Анкарагийн гудамж гээд Туркуудын хөрөнгө оруулалтаар чулуун зам хийгдсэн байгаа. Тэрийг бол одоо ажлын тоо хэмжээнээс хасагдчихж байгаа. Ер нь бол тэрийг хийлэхгүй гэж байгаа. Тэгэхээр манайх ажлын тоо хэмжээ хасагдж байгаа учраас 9 сарын 15-нд бол төлөвсөн хэмжээгээр ямар ч байсан нийт талбайг гүйцэтгэж хийчихсэн төлөвлөгөөтэй л ажиллаж байна да. Тий. Одоо тэгээд та хэд бас шаардлагын дагуу юу яаж Анкарагийн гудамж өөрөө тухайн хийгдсэн хавтан бол 8 см-ийн зузаантай бас сайн чулуун хавтан байгаа шүү дээ. Тийм учраас тэр хавтан биднээс угаасаа шийдлийн ажлын хүрээнд оруулахгүй. Гэхдээ та урдны гаргасан тэр нөгөө нэг ажлын гүйцэтгэл хэрэглэх хавтангаа Анкарагийн гудамжид авчиж ажил хийх гэж байгаа мэтэр иргэдэд ойлгуулж тэгж юу гаргаж болохгүй шүү дээ. Тэр нөгөө юуны тэнд талдаа суугаад баруун тал хавтаа авч уулгасаас болоод иргэд буруугаар ойлгож энэ Анкарагийн гудамжийг шинжилж байгаа буруу ойлголтыг иргэд төрүүлсэн. Тийм төв учраас нөгөө талбай дээр багтахгүй материалуудад татсан талбай дээр багтахгүй болохоор түр тэндээ буулгаа тэгээд ороонд буцаага татаад авцсан. Одоо дахиж тийм Анкарагийн гудамжин дээр ямар нэгэн ажил хийх гэж байгаа гэж ойлголтыг иргэдэд төрүүлэх юм бай ойлгож өгч болохгүй шүү. Тэр бол дахиж хийхдэггүй учраас тийм ээ. За Шингэлтэй бол их тойргийн урд хэсэг, баг тойргийн урд хэсэг гэдээ бас хамгийн бас хөл хөдөлгөөнт ихтэй гудамжны ажлыг гүйцэтгэж байгаа. Шингэлтэй хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын төв байгаа шүү дээ, тийм. За аль алийн ажлынхаа гүйцэтгэлийг юу яач? За ерөнхийдөө бол одоо баг тойргийн урд хэсгийн мэдээлэл холбооны ажил одоо 100% бол дуусчихсан байгаа. Автон уучлалтын ажил маань эхэлчихсэн. Одоогийн байдлаар бол одоо хөрсөө бэлдээ замтал байдлаар уучлалтын ажлууд эхлээ явж байна. Дээрээс нь бол одоо баг тойруудаа цахилгаан холбооны ажил одоо гэрэлтүүлгийн ажил, буулгах ажлууд бас байсан. Энэ дээр яг одоо нөгөө зураг дээр
тоо хэмжээ байхгүй байгаа учраас бол зөвхөн мэдээлэл холбоо болон зам талбайн одоо шинжилтийн ажил хийгдэж явж байгаа. За их төрөгийн урд хэсэг дээр болохоор их төрөгийн урд хэсгийн мэдээлэл холбооны ажил одоо 14 хоногийн өмнө эхэлсэн. 14 хоногийн мэдээлэл холбооны маань ажил одоо баруун дөрвөн замаас бөмбөрийн гэрлэн дохио хүртэлх одоо 380 орчим метр урт 3 ходог суйрлуулах ажил маань бол 100% дуусчихсан. Цахилгааны гэрэлтүүдийн өндрийн гэрэлтүүдийг буулгах ажил маань бас дуусчихсан. Ингээд дараагийн талбайгаа хяналтын инженер зөвшөөрсөн тохиолдолд одоо дараагийн плазагаас хойш ингээд үе шаттайгаар бол манай дараагийн ажлууд маань хуултын ажил хийгдээд мэдээлэл холбооны ажил хийгдээд цахилгаан холбооны ажил хийгдээд ингээд явхад бол бэлэн болчихсон. Нийтдээ бол энэ талбайд бөмбөрийн гэрлэн дохиогоос баруун дөрвөн замын гэрлэн дохио хүртэлх бол 1000 гаруй одоо метр квадрат одоо явган зам хавтан очих ажил маань одоо тэгчихсэн ингээд явж байгаа. За тэгэхээр ингэмээр байна. Ер нь бол яг баг тойрог их тойрогийн урд хэсэг бол зорчиг хөдөлгөөн хойд хэсгээс хамгийн их хөдөлгөөнтэй байдаг хэсгүүд. Тийм ер нь бол одоо бид нар яг одоо хичээл сургууль ихсэнтэй холбоотойгоор бол барилгын коллежийн одоо сургуулийн дотор байрладаг хэсгийг кибер амжилт сургуулийн өмнөх хэсгийг бол бүтэн дуусчихсан. Сая сургуулийн хөтөлгөөс өмнө бол автоужилтанд дуусчихсан. Ингээд дараагийн одоо бөмбөрийн орчмыг бол төрийн 7 хоног орхиод дараагийн 7 хоногоос орё. Одоо хичээл хэлсэнтэй холбоотойгоор одоо хүүхдүүдийн хичээлийн хэрэгслийг бэлтгэхэд энэ хугацаанд бол төр орхигээд дараагийн хэсгүүд энэ плазыг хойноос бол эхлээд бэлэн болчихсон. Бид нар материал халтаа болгочихсон ингээд явж байгаа. Тэгэхээр биднээс та хэдтэй тогтмол ярилж байгаа. Яг нөгөө хуусан талбайгаа эхлээд дуусгаж гарга. Тэгээд дараагийн талбараа шижигхэн зохион байгуулалтаар л явна. Тэгэхээр нэгдүгээр, хоёрдугаарт нь болохоор нөгөө хийж байгаа талбай дээр явган хүн зорчих хэсгийг нөгөө аюулгүй байдлыг хангаж зуршин гаргаж өгөхгүй бол иргэд хүүхдүүд нөгөө авцам зорчих рүү орж хөдөлгөөний өөрсдөө эзэлд оруулах аюулгүй байдал алдагдах юм хүмүүсэд байгаа шүү дээ. За энэ дээр бол манайх одоо яг явган зам, авцамыг хоорондох зайг бол одоо хашлах метр 50 өндөртөө 2 м урттай хашлахыг бол байнгын тавьж суйрлуулж талбай дээр хяналтын инженерүүд одоо яг өөрсдийн хөргөн уртын газрын маань хяналтын инженерүүд баригадын даргаыг байнгын байршууд одоо өглөө 8-аас орой 8 цагийн хооронд бол уртсан цагаар бол ажиллаж ингээд байнгын хяналттай ажиллаж байгаа. За тэр дээр одоо бид нар бол одоо яг эхлэх төгсгөл орц гарцыг бол байнгын шийдэж ингэж явж байгаа. За Чингисийн өргөн чөлөө SMG-тэй Люкс таймд аль нь ч байна. Чингисийн өргөн чөлөө тий. За Чингисийн өргөн чөлөөгийн Ярамгийн гүүрнээс Апогийн уулзар хүртэл замын уртлын хэсэг SMG-тэй компани тий. Инженер Алтан цог. Одоо ажил ямар хөвтэй явж байна? Яг одоо хаана хийгдэж байна гэдэг мэдээлэл. Бидний урт дээр юуны нишилийн уулзар дээр ажил хийгдэж явж байна. Манай ажил бас нөгөө доогор нь хийгдэж байгаа усны борлого байгууламжийн ажилтаа уялдаатайгаар удаашралтай тэднийхээ хөдөлгөөд ингээд түр ингээд зогсолтын байдалтай тэднийх газар хийгээ явахаар тэрэн дээр нараас нь хийгээд явж байгаа. Бид энэ нэг Геодоз усны барилга байгууламжийн газартай төлөвлөгөөнийх нь юуг нь ярилцсан байж байгаа. Тэгээд тэд нөгөө нэг борооны ус зайлуулах шугамын ажил хийж байгаа. За Тэмээд өвшөний уулзраас зүүн тийш баруун тийшээ шугамаа хүүсгээ явж байгаа юм байна. Тэгээд бид өдөр аль болох хурдан хугацаанд энэ манай явган замын доорх хэсгийг угсарч өгөөч. Бид явган замын хүүслээ хангуулмаар байна гэдэг удирдлагуудтай бас ярилцаад байгаа. Тэгээд та удахгүй бас хангалттай явж байгаа. 2-3 хоногт энэ усны барилга байгууламжийг хийсэн бүх талбай дээр хучлаа хийгээд дуусчихсан. Люкс тайм байна уу? За танаа одоо яг хийж байгаа Чингисийн өргөн чөлөөний Ярамгийн уулзраас Ярамгийн гүүрнээс Апогийн уулзар замын хойдл хэсэг яг танаа хийж байгаа талбайд бид хэлсэн байна шүү дээ. За ажил хэсэг дээр ямар гүйцэтгэлд явж иргэд бас мэдээлэл. Манайх нийт 7000 м2 талбайгаас одоо 4500 м2 буюу 70% явж байна. Шугам сүлжээ, инженерийн шугам сүлжээний ажил болохоор урт метрээр 1800 м 70% гэсэн үг бас тийм байдалтай явж байна. За мэдээж тэнд замын өргөсөлтөөс хамгаас юу шалтгаалсан хэдэн хэсэг орхигдсон байна. За тэгээд ерөнхийдөө танаа бас байршлын ажил бол
9 сарын 15 гэхэд гэрээт ажил дуусах бүрэн боломжтой байгаа шүү. Тэгэхээр тэр талаараа шахаж ажиллах шаардлагатай шүү. Манайх одоо нийт ажилласан хугацаа гэвэл яг 2 сар байгаа. 6 сарын 5-наас 7 сарын 10, 8 сарын 6-наас одоо 9 сар хүртэл ингээд 2 сар хугацаатай бараг ажиллаж байна. Тэр хугацаанд нөгөө дунд нь алдагдсан хугацаа бол нөгөө инженерийн шугам шилжээ болон замын өргөсөлтөй холбоотой зогссон байна. Тэрнээс болоод 9 сарын 15 бол юм жоох амжихгүй тал таагдаж байгаа. Яг 9 сарын 30-нд бол бас байж болох. Гөрөн өндөрсөн. Ямар ч байсан ажиллаа шахаж эрчимжүүлж ажиллагаар ажиллана. За гэхдээ яаж ингэж бас нөгөө норм судалаад чанарын шаардлага хангах бүгдийг хийж болохгүй тийм. За мэдээлэл холбоос сүлжээнийхтэй за манай мэдээлэл холбоос сүлжээний төрийн компани бол энэ явган замын шинжилгээ ажил бас давхар нэг ашиглалттай ажил нь бол нэг энэ гол өргөн чөлөөнд байгаа агаарын кабелүүдийг доошо суугчилд оруулах юм ихэл ажлыг хангаж байгаа шүү дээ. Энэ суугчлуудад хийж байна. Одоо энэ чигсийн өргөн чөлөөнд дээр их тайвны өргөн чөлөөнд дээр гэдэг гол суугчлууд нэмэлтээр хийж байгаа шүү дээ. Тэр талаар чигсийн өргөн чөлөө дээр Ярамгийн гүрнээс Апогийн уулзар хүртэл Люкс Diamond компани дээр байгаа 2800 м 100-гийн 4 амттай суугчил хийхээс одоогийн байдлаар нэг 1900 м суугчил хийсэн байна. За нэг гүйцэтгэл 70% гэж. Их тайвны өргөн чөлөөнд болохоор Бадрах инженерийн компани дээр геологийн төвлөрийн лабораториос хар хоригч чиглэл замынхаа урдлаар 815 м суугчил 4 амттай суугчил 7 удаатай хийгээ гүйцэтгэсэн байгаа. За замынхаа хойд талд 19 дугаар байрны автобусны буудалтай 200 орчим метр суугчил хийсэн байна. За ерөнхийдөө дөрвөн хашаантад ажлын зургаар тэгж үлдсэн. Тийм, ажлын зургийнхаа дагуул явж байгаа. Дараад нь тэгээд энэ суугчил бий болсноороо агаарын кабелүүдийг тэр суугчил руу оруулах бүрэн боломж. Тийм, бүрэн боломж бүрнээс гэсэн. За хэдүүлээ тэгээд угаасаа энэ цагсаар хэмжээг ингээд төлөвлөсөн учраас энийг хамтарч ажиллаад энийг аль болох урдуу хугацаанд гүйцэтгэгч компаниудтайгаа төлөвөө гаргаад уялдуулаад ингээд яваад ажиллаад дуусгая гэсэн ойлголттой байна тийм. За ингээд өнөөдөр ингээд нийт гүйцэтгэгч компаниудтайгаа ажлын гүйцэтгэх талаар хэрэгжиж байгаа ажлын мэдээллийг иргэдэд хүргэлээ. Дараагийн лайв дээр бид одоо яг энэ ажлыг дүгнээд цааш нь өргөжлөх гэсэн бас манай хотын удирдлагуудаас шийдвэрлэн энэ компаниуд дээр бас үүсэж байгаа тодорхойлсон бэрхшээлүүдийг бид нэр хотын удирдлагуудад танилцуулж холбогдох чиглэл үүргүүдийг аваад ингээд ажиллана гэж бодож байна.